Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм бэлээ? Агаар мөн. Агар мөнх. Дараагийн хүүхэд? Цэцэн бэлэг. Цэцэн бэлэг. Дараагийн хүүхэд? Алтан эрдэнэ. Алтан эрдэнэ. Дараагийн хүүхэд? Мөнгө цаал. Мөнгө жаргал. Дараагийн хүүхэд? Жаргал. Жаргал. Гүнчин гэсэн юм. Монгол хувцаар юу сайхан ижидэн гойсон ийм сайхан хүүхдүүд. Та нар чинь бол 106 дугаар сургуулийн 1-ийн В ангийн 2-ийн Оо 2-ийн В дараа 2-ийн В ангийн хэн багштай вэ? иш мөнгө. Мөнгөтгий багштай ангийнхан ном уншаарай, номын нөхөр болоорой гэсэн уриатай орж ирж байгаа. Авиас хүүхдүүд байгаамаа. Эдүүдээ урайгаа нэг хэлчихв. Ном уншаарай, номын нөхөр болоорой. Найз нартаа тэгээ хэлчихье. Ном уншаарай, номын нөхөр болоорой. За ингээд энэ сайхан уриатайгаар хичээлээ эхлэе. За бас нэг дүрсэнд нэг амтэн хөгжилтэй нөгөө нугалсан нуглаасаараа ингэж дээр. Одоо багш нь ингэж хоёр нуглаад энийгээ цааш нэвх гээд энэ үзүүр дээрээ яг уу түр 6 дуртлаа ингээд юугаа татчих. Ингээд үзэг харандаага аваад ийм нэг дүрс сурч. Оо. Ингээд зурдсан тийм ээ. Одоо бид нэр өштэй шууд сөхөн. Энэ дүрсээ ингээд зурчингуудаа энийг ингээд сөхөөд тэнийлгээд тэгээ энэ дээр ингээд тогтоочно. За энэ хооронд нэг зай байгаа үз. Энэ зайд чинь нь шүү дээ. Энэ нуглаасаараа орохгүйгээр зураг зурх нь шүү дээ. За энэ дээр нэг тогтооч. Ингээд. За өнөөдөр юу зурх уу гэвэл шүү дээ. Нэг хөгжилтэй амтны зурна. Энэ усанд үйдэг нэг ийм амтан байна. Ийм төрс. Оо тэр нуглаасаар нь ороод дээшээ яваад үхрийн хоншоор орох уу ийм хоншоор гаргаад ирж байгаа. Тэгээ энийгээ доош нь энтэйг ингээ холбож байгаа. Энтэйг. Энд нэг ийм хөөрхөн жижигхэн чих хийчих. Энэ нуглаасантаа хүрлгүүгээр энэ дээр нэг ийм 100 дугуй дүрс үү? Нүд нь гараад ирж. За амын нэг ийм хөмийгээр хийч. Оо энд хоёр том хамрынхын нүхийг хийх дээр яг нэг ийм амтан гараад ирлээ. За энэ ингээ усан дундаа сугуулж байгаа гэдэг усныхын долгионыг ингээд номон зураасаа хийчих. За нүдийг энд бас давхар ийм дугуй зураас хийгээд цагаан үлдээгээд энэ нүдэ бодчих. Цагаан үлдээгээд энэ нүдэ бодчих. Бид нар энэ хоёр нугалсан нуглаасандаа хүрэхгүй зураад байвал сүүлдээ зураг нь их хөөрхөн болж харагдах юм. За ингээд нэг усан дундаас сугуулж байгаа. Усны өхөр гэдэг энэ мэдхүү. Оо тэр амт чим байх нь шүү дээ. За өнгийг бол одоо усны өхрийн өнгө чинь саарл байж болно тийм ээ. Хөх өнгөтэй байж болно. За ямар ч юм ингээд хэдүүлээ будах ажил руу орохлоор яг зураг их сайхан бол. Эндээс наваад өхөр чи ямар өвөртэй байдгүй дээ. Усны өхөр биш бид нар яаж юм? Усан дунд байж байгаа. Зүгээр өхөр болгочихлоо шүү дээ. Хөө ингэвэл бас их гоё болж байна тийм ээ. Сая багшд нь бодон бодол төрсөн. Ингэж өгсөн. Яг усан дотор ороо зогсцсон өхөр байж байгаа юм. Тэгээ эний чи ингэ ихлээр ингэж харагдчих. Одоо бид нар ч зураас руугаа ороогүй юм чи. Ингээ нугуулчихлаар яг уу. Цаашаа хардсан усан зогсож исэн өхөр байсан биз дээ. Гэсэн наашаа харсан чи яасан? Хөп өмбөө ингээ гараад ирсэн тийм ээ. За ингээ будах ажил руугаа хэдэд орё.
За үхрийг бол ямар ч өнгөөр бодож байна. Одоо өнгө чөлөөт. Улаан шар, улбор шар, ногоон одоо юу байдгийг те. Энэ өнгийг бол та нарт өөрсдөд нь мэдээлээ. За ингээд бодох ажиллагаагаа эхэлье. За багш нь бол одоо өнгөө зохион. Та нар өнгөө зохион тийм ээ. Энэ хооронд авьяасаа үзүүлээд бодоод явчих шин. За нүднээс нь эхэллээ багш. Энэ дотор юм борон биш үү? ингээд нэг нүдийн дотор болчих. Аливаа амтны нүдийн ингээд тод хийчихээр яг гоё болдог. Цагаан нүдтэйг алгаас. Наашаа бүр ингээд гэлзаад тодроод байна уу? Чихнийх нь энэ хэсгийг яг ийм гөрвч. Хошуугийн тэр жигт нь ийм гөрвч. Та нар биерэн фломастер байгаа. Биерийн хэсгээр ингээ сайхан. Жигдэх өнгөн дараад бодчих. За хэдүүлээ тэгээ энэ хоорондоо буданга авьяасаа үзүүлдэг тийм ээ. Агар мөнгө юу тийс? Дуусаа юм шиг тийм. Шүлэг. Шүлгээ сайхан чанга тод уншаа. Агар мөнгө ихтэй бай. Зүүн 6 дугаар сургуулийн зарднаа юм тэхгүй л. 106 дугаар сургуулийн 1-ийн В ангийн 2-ийн В ангийн сурагч агар мөнгөөс шүлэг уншнаа. За шүлгээ. Би гэдэг бяцхан боловч бичиг үсэг мэднэ. Оюун бэлэг хоёроо ухаан эрдэм судлан үнэн зоргоо зориглон ургалжийн авраасаа нэгдүүлж сурагчийн үүргийг хүлээгээд сургуулийн сахилгыг журамлана. Сайхан шүлэг байна. Агар мөнгөтэй баярлалаа. Цэцэн бэлэг дуутай шүлэгтэй юу? Шууд дуутай ирсэн шүлэгтэй ирсэн. Шүлэг амарч. Монгол хүний зүрхний бичээс би 5 хантай гэрт төржээ. Би 5 дэвтэй дэлхийд төржээ. Би буурал шүүд Монголд төржээ. Би бурхадад мэдлдэг дор нутагт төржээ. Байдаг нэмэн хонх намайг хөлд оруулж, ботгон буйлын намайг хилд оруулсан. Ухагийн гоо надад жигүүр ургуулсан, уртын дуу надад ухаан цараалсан. Эвдэрвээс бид хуваахын хүрдээ, эвлэрвээс бид үржүүлэхийн хүрдээ. Энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй. Авдран дотор минь судар минь багтдаг, атныхаа нуран дээр гэр минь багтдаг, өргөөн тоонор минь наран багтдаг, үнхэлзгэн дотор минь орчлон орчдгоо. Би гэрийн би дэлхий хэвтэй гэрээ эзэн, би тал хангай говийн эзэн, би лустай хөх усны эзэн, би луутай хөх тэнгэрийн эзэн. За сайхан шүлэг уншлаа. Ардын уран зохиолч Хөдөлмөрийн Баатар Тангадын гарсан гэдэг хүний сайхан шүлэг уншсан. Цэцэн бэлэгтэй баярлалаа. Алтан эрдэнэ юу тэрс? Дуутай. Сайхан дуулж. Өргөө гэрийн гой морд лэлэн дагсан моронхоор өдлөө бүхний мэлэгдэл дэлхийд гас би моронхоор зүгтэн гэрлэг миний ардыг бүтээсэн мөнхөд ихсэлэх аялгоо Монгол өмнө бахархаал. Сайхан дуу шүү. Сайхан цоглог дууллаа манай Алтан эрдэнэ баярлалаа. Мөнгө чанга юу тэрс? Анда алигчаа хамаг биен балигчаа үтч анда алигчаа хамаг биен балигчаа би үтэл бичээ юуса аюу тавь нүхээ яач хамаг биен балигчаа
Өчиг тоог bijүүлээ. Үчи цаасан нийгмийн жоёо шааж жоёолаа. Яна ийм бимэн дотлоо нандин мөхн дээр жоёол эргэм чамдаа байлаа. Ийм үнэхээр жаргал яасан ч гоё уруу штий тий. Ястыг хичээнгүй хөхтэй нэ. Мөнгө жаргалтай баярлаа. Жаргал юу гэж Шүлэгтэй ясан. Сүүлгээ болсон ахтар хулгай сүрхий их согтож гинэ. Найз олондоо агсан тавьж надад бүгд мөрг гэлээ. Тэгээ цааш нь бүр даварч тэнэг морыг чаднаа гэлээ. Эргэтэн түнээс сүллээ авч эргүүлж өртөө залгана гэлээ. Балгацхаа юу да миний онгор баяртай байна гэж хэлээд өмхөж ярих гинэ. ястаа гоё шүлэг. Багшны нэгнийгээр чинь гоё комик ном хийн. Та нар бас хийгээрэй заяа. Сая ингээд нүдэнд ингээд зураг шиг харагдсан уншлаа шээ. Чи бүр ингээд шүлэг юу шиг уран уршлахын авьяастай хөвгтэй шүү дээ. Жаргалтай баярлалаа. Дараагийн хүнчин дуутай юу шүлэгтэй юу? Шүлэгтэй. Сайхан богдгоо өөрхөн миний нэг зурдаг мөөжөж шиг харагдаад бах юм. Та ингээд Монгол дил өмсөж чинь алтай эрдэнэ мөнгө жаргал хүнчин энэ агар мөнгө энэ төр яг миний зурдаг мөөж харагдаад бах юм. Энэ биер өрсөн хөхд шүү дээ. Энэ шиг харагдаад байна. Гоё биш үү Монгол дил тийм ээ? Ховтос. Хүнчний шүлэг уншнаа. Би хэдий бяцхан бозор бичиг үсэг мэдэн аюун эрдэм хоёроо хаан эрдмийг судсан үрэгжийн аяраасаа нэг дүүрч нэг журамсан сурагчийн үргийг журамсан. Та нарын гоё өхөр болж гинөө. За гүнжиндээ баярлалаа. Сайхан шүлэг уншлаа. Өхөр нь гоё болж гинөө. Энэ өхөр болгоцсон чинь өсний өхөр чинь яахан өөр газрын бид манай улсад байдгүй учраас нэг юу байсан. Тэгсэн сая өхөр болгоо харсан чинь бас гоё харагдаж шүү. Ер нь ингэдэж шүү. Өхөр нь нууранд орцоо ингээд цээжин цугаагаад ингээд бэж идэв шүү. Сэрүүцээд. За одоо ягаанаараа сайхан гүнжингийн ягаан тэр хошуу их гоё өнгө боллоо. Гүнжин том болоо ямар мэрэгжтэй болох юм? Багш болно. Биеийн тамирын багш болох уу? Тийм баха. Чи ер нь барилдаж мэдхээр гоё харна. Наадмаар нэг ийм бөхчүүд яваад идэв шүү дээ. Наад юм талбай дээр. Жаргал юу болох вэ? Эмч. Жаргал эмч гоё болноо. Мөнгө жаргал. Чилэг. Чилэг. Цэргийн дарга. Тэг гэтэл атгаал тийм ээ. Болоход морс гэсэн 1 2 нөхөр мөнгө жаргал урандагийн амрыг зэргүүд таслаа тий. Алтай эрдэнэ юу ямар Цагдаа. Цагдаа. Амрыг ирээ бас тийм ээ. За цагдаа цэрэг 2 гараад ирсэн. Цэцэн бэлэг. Эмч. Эмч. Эмч нэр бас төрж байна. Агар мог. Эмч. Хуруу эмч. Гараад ирлээ. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан байсан зураг сайхандаа. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа. За ингээ бүтээл төрөх агш. Манай хүүхдүүд ингээ бүтээлүүдийг үзүүлэхэд бэлэн болсон. За хамгийн ихний хүүхэд авиаслаг зураач агар мөнгө хоп гэсэн чи юм өхөр гараад ирсэн. Ингээд нугалмөр дүрсээрээ хөгжилтэй зургийг зурж байгаа. Дахиад ихтэй. Ингээд цаашаа хараад өхөр усанд байж ихгүй юу? Тэгсэн чинь наашаа эргэж хараад хоп өмбүү гэсэн чи яасан. Өхөр гараад ирсэн. Ийм гоё хөгжилтэй зураг, их гоё уран дүрсэлтэй зурсан агар мөнгөтэй амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Цэцэн бэлэг. За манай хоёрын вэгийн хэн бол ер нь тэр цаашаа хараад уггүй усан дунд зогсож байгаа.
Тэгсэн чи хоп гэсэн чийсэн. Өмбөө гэсэн чи ой. Тэр нүүд тэр дүр төрх хамар маш гоё. Ийм гоё уран дүрслэлтэй зураг зурсан цэцэн бэлэгтэй амжилт хүсье. Дараа нь та нар биш тийм дүрсээ ашиглаад ийм олон төрлийн юмыг хийж байгаа заяа. За алтан төрөл алтан эрдэнэ. Авиасдаг зураач алтан эрдэнийх зургийг үзнэ. Цаашаа хараад өхөр зогсож ирсэн. Тэгсэн чи хоп гэсэн чи яасан. Ийм өхөр гараад ирсэн. Босс их өөр хүүхэд болгон ийм өөр өөрийн гоё дүрийг гаргаж ирж байгаа нь маш мастер ийм гоё байдаг байхгүй юу? Ийм сайхан дүр бүтээсэн алтан эрдэнэд амжилт хүсье. За дараагийн авиасдаг зураач мөнгө жаргал цаашаа хараад нэг ийм өхөр үйжсэн чи хоп гэсэн чи яасан. Тэр өхөр нь гараад ирсэн. Жигдхэн шүү дээ. Зураг урлагт сайхан орж ирлээ. Зургаа сайн зурж байгаараа хөвгтөдөө. Маш сайн. Мөнгө жаргалдаан амжилт хүсье. Дараагийн авиасдаг зураач жаргал хоп гэсэн чи яасан. Тэр өхөр нь гараад ирсэн. Бас их хөгжилтэй уран гоё дүрслэлийг гаргаж ирж байгаа маа. Сайхан зураг зурсан жаргалдаа амжилт хүсье. Дараагийн авиасдаг зураач гүнчин хоп гэж яасан. Тэр нэг өхөр гараад ирсэн. Энэ сайхан Монгол өхөр биш үү? Дахиад нэг хүндээ нэг хүчтэй цаашаа хараад нэг өхөр зогсож ижээ. Тэгсэн хоп гэсэн чи яасан. Ийм өхөр гараад ирсэн. Энэ их гоё дүрслэлүүд гаргаж ирж байна шүү. Хүүхэд болгон ийм өөр өөрийнхөө ингэж сэтгэж зурж байгаа нь маш сайн байна. Сайхан зураг зурсан хүүхдүүдтэй багшны ядгуулаа бэлгэн гардуулнаа. За ингээд жинчин гээд математик сэтгэлгээний ийм гэр бүлийн тоглоом шоу хүүтэйгээ ингээд дардастай ингээд тоглоом бэлгийг гардуулж байна. Гүнчэндээ амжилт хүсье. Жинчин тоглоом аваарэ. Жаргалд амжилт хүсье. Мөнгө жаргалд амжилт хүсье. Мөнгө жаргал сайхан шүлэг уншлаа шүү. Би одоо тэр шүлгийг чинь сурнаа. За. Алтан эрдэнэд амжилт хүсье. Жинчин тоглоом аваарэ. Амжилт хүсье. Цэцэн бэлэгтэй амжилт хүсье. Агар мөнгөтэй амжилт хүсье. Баярлалаа. За ингээд өнөөдрийн хичээл үгээ дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баяртай.